видео үзүүлж байна. Финлянд улс боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэх болсны 15 шалтгаан. Олон улсын боловсролын системийг судалдаг FISA Европын төрийн бус байгууллагын 2015 онд хийсэн судалгаагаар хүүхдэд хамгийн шилдэг боловсрол эзэмшүүлдэг улсаар Финлянд тодорчээ. Тиймээс ч үзэгч та бүхэндээ Финлянд улсын дунд сургуулийн боловсролын системийн онцлогуудыг танилцуулж байна. 1. Бүх зүйл үн төлбөргүй. Финлянд хүүхдүүд сургуультаа үн төлбөргүй суралцдаг бөгөөд өдрийн хоол, аялал, бичих хэрэг гэх мэт зүйлсийг цаанаас нь өгдөг. Хэрвээ сурагчид сургуулиасаа 2 км-ээс хол зайд амьдардаг бол сургуулийн автобус үйлчилдэг бөгөөд тэдний бүхэл зардлыг улсаас нь дадаг юм а. Энэ нь улсын төсвийн 12.2%-ыг бүртгүүлдэг ажээ. 2. Хичээлийг хүүхэд бүрийн онцлогт тааруулж заадаг. Хүүхдүүд нь нэг хичээл дээр өөр өөрийн онцлогоос шалтгаалж бие биенээсээ хондоо үүрэг даалгавар биелүүлдэг. Учир нь хүүхэд бүр бие сэтгэл, оюун ухааны хувьд адилгүй байдаг бөгөөд бүх зүйл дээр адилхан амжилт гаргадаг. Тиймээс ч хичээлээ хийж чадахгүй байгаа хүүхдэд багш нь тусгаалan онцгой даалгавар бэлддэг байна. Энд хүүхэд бүр сонирхлоо дагаж өөрсдөө хичээлээ сонгож үздэг. Хэрвээ хүүхдэд хичээл нь таалагдахгүй бол тэр цаг дээрээ дуртай ном уншиж, зураг зурсан ч болдог гинэ. 3. Хүүхэд бүрийн дүнг зөвхөн өөрт нь л хэлдэг. Финляндийн сургуулиуд хүүхдийн сурлагыг 10 онооны системээр дүгндэг хэдий ч 3 дугаар анги хүртэл огт дүн тавьдаггүй. Харин 3-аас 7 дугаар ангийн хооронд дундаас онц хэмээн дүн тавьдаг. Гэхдээ хүүхэд дүнгээ зөвхөн өөрөө л мэддэг байна. Мөн хүүхдийг муу дүн амлаа хэмээн зэмлдэггүй. Учир нь тэд хүүхдийг бусдын өмнө загнавал сурах хүсэл нь үгүй болдог гэж үздэг ажээ. 4. Хичээл дээрээ унтлагын хувцастай ч ирсэн болно. Финляндд хүүхдүүд сургуультаа хүссэн хувцас өмсөж болно. Тэд сурагчийн дүрмд хувцас өмсдөггүй бөгөөд ихэвчлэн анги дээрээ хөл нүцгэн байдаг гин шүү. 5. Хичээл дээр хүүхдүүд буудан хивс зэрэг дээр сууж болно. Энд хүүхдүүд хичээл дээрээ заавал ширээний ард номхон суух шаардлагагүй байдаг бөгөөд буудан дээр хөвтөж эсвэл газар суусан ч болдог. Харин дулааны улиралд гадаа зүлгэн дээр хичээлээ хийдэг байна. 6. Гэрийн даалгавар маш бага өгдөг. Финланд багш нар хүүхэд гэртээ байхдаа ширээний ард сууж хичээлээ хийх бус харин ээж автайгаа амрах ёстой гэж үздэг. Тиймдээч тэдэнд маш бага хэрнээ сонирхолтой гэрийн даалгавар өгдөг юм. Эмээ өвөөтэйгөө ямар нэгэн сэдвээр яриа хийх гэх мэт. 7. Улирлын шалгалт авдаггүй. Финланд багш нар хүүхдүүдийг амьдралд ч тэр шалгалтанд ч бэлдэж болно. Харин бид эхнийх ихч илүү чухалчилдаг гэж хэлдэг. Тиймдээч улирлын эцсийн шалгалт авдаггүй бөгөөд өөрсдөө бага зэрэг сорилт бэлдэж хүүхдүүддээ өгдөг байна. Тэнд зөвхөн 16-аас дээш насны хүүхдүүд л шалгалт өгдөг. 8. Зарим сургуульд ерөнхий эрдмийн хичээл заадаггүй. Финляндийн боловсролын системд сүүлийн үед өөрчлөлт гарч зарим сургуулиуд ерөнхий эрдмийн хичээлийг огт заахаа болжээ. Эдгээр сургуулиуд хүүхдүүд тоо их хэл үзэхээс илүүтэйгээр нэг сэдвийг олон талаас нь нарийн судалдаг юм байна. Жишээ нь дөрөвөстийн тухай хичээл үзлээ гэхэд түүнийг газар зүй, түүх соёл гэх мэт олон өнцгөөс харж судалдаг ажээ. 9. Маш урт завсралгаа. Тэд хичээл дээрээ буудан дээр тухлан сууж, гуталгүй энд тэнд үсэрч харайж болдгоос гадна хичээлийнхээ дундуур 15 минут завсралдаг. 10. Багш нар маш дөг. Хельсинкийн их сургуулийн багшийн ангид жилд ердөө 20 оюутан л авдаг. Учир нь сургуулийн багш болох хүсэлтэй оюутнуудын тоо боломжтой ажлын байрнаас 10 дахин их байдаг юм байна. Харин багшийн дундаж цалин 3500 евро байдаг. Тийм ч болохоор Финляндд багшийн мэргэжил маш өндөр шалгууртай хийгээд нэр хүндтэй үүрэг хүлээдэг бөгөөд шилдгийн шилдэгүүд л хүүхдэд боловсрал олгодог ажээ. Мөн багш нарт заах ёстой хичээлийн төлөвлөгөө байдгүй бөгөөд тэд өөрсдөө түүнийгээ боловсруулдаг. Үүнээс гадна багш бүр хичээл дээрээ туслагтай байдаг гин шүү. 11.
Энд хүүхдийг зөвхөн амьдралд хэрэгтэй зүйлд л соргодог. Финландын сургуулиуд хүүхдүүддээ цаашдын амьдралд нь хэрэгтэй зүйлсийг л заадаг. Усан цэлэлтийн хичээлдэр хүүхдүүд хүн живэх, өгөхөд ямар шинж тэмдэг илэрдэг болохыг судалдаг бол хөдөлмөрийн хичээлдэр нь тэдэнд хоол хийж юм оёхыг заадаг. Мөн байгаль орчинтойгоо хэрхэн зөв зохистой харьцах ёстой тухай хичээлийг чухалчлан авч үздэг. Тэнд хүүхэд бүрийн зайлшгүй мэдэх ёстой зүйл нь хэрхэн шинэ зүйлийг сурч нийгэмдээ амархан дасан зохицох чадвар байдаг гинэ. 12. Бүх сургуулиуд хоорондоо ямар ч ялгаагүй. Финланд хүүхдүүд гэртээ хамгийн ойр сургуульд л явдаг. Энд элит болон жирийн гэх мэт сургуулийн ялгаа байхгүй. Тухайн хүүхэд ямар ч гарал үүсэлтэй байсан юугаарч дутхгүй бүгд ижилхэн чанартай боловсрал эзэмшиж чаддаг. 13. Сурагчид өдрийн хоолндоо юу хүсснээ иддэг. Финланд сурагчид өдрийн хоолндоо юу хүсснээ идэж болдог бөгөөд хоол нь үгүй юм аа. Сургуулийн цахим хуудсан дээр тухайн өдрийн хоолны орц цэс тавигддаг бөгөөд хүүхэд юу дуртайгаа сагсандаа хийгээд таалагдсанаа иддэг байна. 14. Сургуулийн үдэшлэг. Сурагчид заримдаа унтах мишоко бариад багш нартайгаа хамт сургууль дээрээ хондог. Ингэхдээ тэд хүснээ идэж, кино үзэж, зааланд тоглож болдог юм байна. Ийм сайхан чөлөөтэй хүүхдийн төлөө бүхнийг зориулдаг сургуульд ямар ч эцэг их хүүхдээ явуулахгүй байж чадахгүй билээ. 15. Номын сангийн найз. Финляндийн зарим номын санд хүүхдийг уншихад нь тусалж хань болдог нохой байдаг гинэ. Хүүхдүүд нохоогоо хажуудаас суулгаад тэдэнд ном уншиж өгснөөр цаашид унших дур хүсэл нь нэмэгддэг ажээ.